Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэе. Бидмэрийн байн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За хөтлөгч Агийн миний бие, за хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан Гэрэл ах маань ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргээд. За энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн тав өдрийн ярих сэдв ямар сэдвийг хүнд бэлэн мэдээлэл болох байгаа билээ. За өнөөдөр бол би газрын маргаан гэсэн юм сэдв сонгосон. Яг ер нь бол бид хоёрын нэвтрүүлэг бол нэлээд үргэлжлэн сэдв бол олон байгаа. Тэгээ энэ удаадаа бол би ягаад чинь бас хавар болж байна тийм нөгөө хүмүүс ч одоо яг монголч нөгөө улирлын чанартай ажилттай учраас хавар болох дээр л амьдрал буцалдаг штэ. Тэгэхээр яг өдийнээс ихсүүлээл бас энэ нөгөө газраа ашиглахтай холбоотой одоо үйл ажиллагаанууд эхэлж байгаа учраас энтэй холбоотой ер нь зүгээр хүмүүс бас юу л мэдчих хэвээр вэ гэдэг тал дээр нь энэ сэдвийн ач холбогдлыг бодож сонгосон. Газрын маргаан гэхэр жаа миний хувьд шууд нөгөө нэг нийтийн эзэмшлийн одоо юу гэдгийг зам талбай ч юм уу. За тэр газраа нөгөө нэг арай нөгөө яг зурагдсан байдг юм л шүү дээ. Тэр хүртэл ингээд татах ёстой гэхэд бол жоох урагшаа нэг 50 сент 60 саж татаад авчдаг ч юм уу. Эсвэл явган хүний зам дээр хайс хашаа хатгачдаг ч юм уу. Тэм л зул шууд одоо санаанд бууж юм л та. За тий. Яг энэ бол одоо саяны Алтан хүүгийн хэлдэг энэ тохиолдол бол одоо нэг газрын маргааны зүгээр нэг их хэлхэсэх тий. Тий одоо нөгөө юу гэдэг штэ нэг алдартай үг байдаг штэ нөгөө хүн бүрний үндэслэгч модон шаньюгийн тий. Миний Монголын газраас бурхан гуусан ч бөөгөө тий. Энэ утгаараа бол ер нь газар гэдэг бол ерөөсө бүх юмны үндэс. Тэгээ бид бол бүгдээрээ дэлхийн татах хүчний нөлөөгөөр бүгд газар дээр гიშгэж газар дээр бүх амьдрал явж байгаа учраас ерөөсөө нөгөө газаргүй асуудал гэж ер нь бол байхгүй тэгээ нэг оюутны нэг бөөсний онгоо байдаг ч юм ярьсараад бөөс болгоод дуусчихад байдаг гэх шиг ерөөсөө бүх асуудлыг явсаар хагаал газрын асуудал болгоод дуусгаад ижүүл ер нь яг болох байхгүй юу энэ ч бол тий энэ утгаараа бол нөгөө газрын маргаан маань өөрөө айгүй юу асуудал юм одоо их тийм өргөн дийлгэр ойлголт юм гэж тийм ээ. За тэгэхээр манай мэдмээр юм байна нэвтрүүлгийн нөгөө нэг гол зарчим бол анхын шатндаа хүмүүс одоо тухайн сэдвийн хүрээнд юу яг мэдчихвэл зохих вэ гэдэг асуудал байна. Тэгээд харьцангуй жаахан юм тань мэдхүүн шин чанартай. Тэгээд би өөрөө нөгөө багш болохоор нэг талдаа нэг оюутнуудад нэг хичээл орж байгаа юм шиг хэмжээнд энэ төр бас явчихсан илүү нэг шүү дээ. Тайлбарлаж өгөх маягтай тийм. Тэгээд мэдээж өнөөдрийн ярьсан хүрээнээсээ халих юм бол түүнийг бол одоо нөгөө хуульч өмгөөлөгч нар дээр очиж тэр тухайн тохиолдлууд дээр зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд бид хоёрын хувьд бол анхан шатны нөгөө нэг суур ойлголтуудаа өгч байгаа шүү гэдгээ урьдчилаад бас шинээр үзэж эхэлж байгаа үзэгчд сонсогчд байл хэлхийг хүсэж байна. Газрын маргаан гэсэн нөгөө одоос нэг гэр оруулагч орон сууцчуулна гээл зарим нэг нь бол газраа өгөхгүй тийм ээ. Одоо маш бага үнэлгээгээр үнэлж байна гээл. За тэгээ нэг газар чөлөөлт явагдах гэхээр хідэн айлтын тохиролцсон бол цөөн үедээ айлтын бас тохиролцож чаддгүй ч гэдэг юм уу те. Тэгээ энэ өөрөө бас газрын маргаан юм зү. За тий. Тэгэхээр нэг түрүү хэлсэн шүү дээ тийм ээ. Бүх юм үндсэндээ явж газартай очиж холбогдчихдаг учраас газрын маргаан гэдэг нь өөрөө айгүй тийм өргөн ойлголт. Тэгэхээр үүнийгээ хоёлаа нөгөө жаахан цэгцтэй ойлгох үүднээс ямар төрлийн маргаан бэ гэдгээс юунаас үүдэлтэй вэ гэдгээс хамаарад үндсэндээ нэг хоёр бүлэг болгож авч үзэх хэрэгтэй гэж. Өөрөөр хэлбэл нөгөө нэг шүүхэд захиргааны иргэн шүүх гэж байдаг, иргэний иргэн шүүх гэж байдаг. Тэгвэл үндсэндээ энэ газрын маргаан чинь энэ хоёр шүүхтэр асуудлаа хуваагдаж иддэг. Тэгэхээр одоо яг энэ нөгөө нэг хэргийнхаа харьяаллаасаа болоод ямар төрлийн газрын маргаан захиргааны иргэн шүүхээр шийдэгдээд байгаа юм. Ямар төрлийн газрын маргаан нь иргэний шүүхээр шийдэгдээд байгаа гэдгээр ингэж ерөнхийд нь зааглаж авч үзчихвэл одоо хоёулаа хүмүүстэй ойлголт өгөх айгүй тийм юу болов гэж цэгцтэй болно гэж харж байна. За тэгэхээр хоёулаа эхлээд захиргааны иргэн шүүхтэр үүсдэг одоо маргаан газрын маргааны асуудлыг эхлээд нэг ярьж үзье гэж. За тэгэхээр захиргааны хэргийн шүүх гэдэг нь өөрөө тэгэхээр ямар төрлийн шүүх байдаг вэ гэхлээр
төрийн байгууллага энэ гаргасан одоо шийдвэр одоо захиргааны акт гэж ярьдаг. Төрийн захиргааны энэ гаргасан акт нь хувь хүн юм уу хуулийн этгээдийн тэр газар эзэмших ашиглахтай холбоотой тэр эрх ашгийг хөндөд байгаа. Ийм төрлийн газрын маргаанууд нь бол үндсэндээ захиргааны иргэн шүүхтэр очиж байна гэсэн. Тэгэхээр энэ дотрыг за одоо энийгээ тэгээ бүр одоо хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлая л да арай нөгөө юунд нойртуулаад өөрсдийнх нь нэг амьдрал дээр байдаг тохиолдол. Тэгэхээр бид нар бол жишээлбэл дүүргийн засаг даргын захирамжаар ч юм уу эсвэл нийслэлийн нийслэлийн засаг даргын захирамжаар одоо газар эзэмших ашиглах юм эрх үүсээд байгаа шүү дээ. Гэтэл тэр эрх зүйн акт гаргаад байгаа тэр засаг дарга нарын шийдвэрээр нөгөө газрын эрхийг хүчингүй болгож болно шүү дээ. Эсвэл бүр анханасаа тэр газрыг өгөх асуудал нь өөрөө маргаантай байсан байж болно. Тэгэхээр энэ дэр чинь юу ба шүү дээ. Одоо жишээлбэл хоёулаа одоо маргаж ийн гэж үзье л да. Гэтэл миний эзэмшиж исэн газрыг хүчингүй болгуулад чамчилж үлчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би гомдол гаргана шүү дээ. Тэгнь. Яахлаарэ миний энэ газрыг хүчингүй болгочдөг юм бэ? Чи хугацаанд болоогүй шүү дээ. Би яг нэг зориултын дагуу ашиглаж шүү дээ. Гэтэл яагаад миний газрыг ингээд юугаад авчиж байгаа газар эзэмшихийг хүчингүй болгож байгаа. Тэгсэн хэрнээ за тэгвэл ингээд улс нь өөрөө газраа мэдлэлтэй аваад тэн дээр одоо сургууль цэцэрлэгч гэдэг юм ингээд нийтийн эзэмшил болгоод явах гэж байгаа байх гэсэн чинь эргэн алтан хүү гэдэг хүнд өгчлөө шүү дээ. Хувийн зориултаар ашиглах гэдэг. Тэ ер нь ямар ашигын ч юм уу тийм. Өөрөөр хэлбэл маргааны гол сэдвүүний үгтэр бол надад тэр засаг дарга өөрөө захирамж гаргаж өгчөөд тэгсэн хэрнээ үндслэгүүгээр миний газрыг буцаагаад ажиллаа. Хураад авчлаа. гэдэг маргаан л яваад нь шүү дээ. Гол үндсэл нь бол ийм төрлийн маргаан бол ер нь энэ юун дээр бол газартай холбоотой, төрийн захиргааны байгууллагатай холбоотой маргаан бол дийлэнх хувийн эзэмшиж байна. Зүгээр яагаад тэр газар засаг даргын захирамжаар газар эзэмшүүлчихэд түүнийг буцаагаад ингээд хүчингүй болгочихж байна гэдг нь өөрөө хэд хэдэн шалтгаантай. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг асуудал бол 2 жил түүнээс дээш хугацаагаар газраа одоо тухайн зориултын дагуу ашиглаагүй гэсэн нэг юм нөхцөл байдаг. Хүмүүс нөгөө газар авчиад тэгээ байлгаддаг. За яг тэгж жагаад нэг гэдэг. Гэтэл тэр нь одоо хөрөнгө мөнгөний боломжгүйгээсээ болдогч байдаг юм уу? Тэгээ ингээ янз янзын шалтгаан байна шүү дээ. Тэгэхээр тэр нөхөр бол уул нь бол энэ газраа нэгэн тал зориул одоо ингээл би энэ газрыг ингээд авмаар байна, эзэмшүүр байна гэж авсал юм бол шууд аваад юмаа хийх л ёстой л байхгүй юу? Тэгэхээр тэр хүнд нэг 2 жилийн хугацаа өгж штэ. За одоо ямар ч асуудал үүссэн байж болно те. Одоо тэр хүн өөрөө өвдсөн байж болно, эсвэл төлөвлөсөн хөрөнгө мөнгө босгох ажиллагаан саадсан байж болно ч гэдэг юм. Ингээд үндсэндээ нэг 2 жил хүртэл хүлээгээ. За үүнээс хойш бол уучлаарай энэ газар чи ингээд байгаад иж болохгүй. Энэ бол дараагийнх нь хэрэглэх хүнд төлөвлөгөө гэсэн нэг ийм шалтгаанаар хүчингүй болгож байгаа. Эрхийг хүчингүй болгож байгаа нэг асуудал байна. За нөгөө нэг хэсэг нь бол тухайн хүн ашиглаж байгаа гэхдээ зориултын дагуу ашиглаагүй гэсэн бас нэг тийм маргаан байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс бол үндсэндээ бас та хэдийгээр газар эзэмших эрхээ олж авч байгаа боловч түүний чинь дагаад танд үүрэг явж идэв шүү. Үүрэг үл зорилгын үүрэг гэх үү. Тэгээ ерөөсөө нөгөө газар эзэмшиж байгаагийнхаа хувьд хуулиар дагдаг үүргүүд байна. Энэ үүргээ та биелүүлэх ёстой юм аа. Тэгэхээр энэ үүргээ биелүүлэхгүй байх чинь эргээд таны газар эзэмших эрх цуцлагдах хүчингүй болох ийм юу байгаа шүү гэдэг. Асуудал байгаа шүү гэж тий. За тэгэхээр бол захиргааны хэргийн шүүхийн одоо хамаардаг ийм газартай холбоотой маргааны ийм сэдвүүд бол үндсэндээ яг энэ сэдв.
За эсвэл нөгөө эзэмших газрын одоо нийтийн зориулалтаар одоо хоёулаа түрүү ярьлаа шүү дээ нэг том зам тавих гээд тэгээ нөгөө газрыг чөлөөлөх шаардлага боллоо. Тэгвэл тэр нөгөө замын зурагт орсон бүсийн айлуудыг одоо үн тохироод одоо төр буцааж худалдаж аваад ингээд тэр газрыг чөлөөлөх асуудал байдаг. Энэ төрлийн асуудал бол үндсэндээ бас хугацаанаас нь өмнө газрынхаа эрхийг цуцалж штэ. За бас хоёлаа энэ асуудлыг ярихаас өмнө газрыг чинь үндсэндээ өмчилдэг нэг хэлбэр байна. Эзэмшдэг нэг хэлбэр байна. Ашигладаг гэсэн нэг ийм гурван төрлийн хэлбэр байна. Өмчлөх гэдэг бол үндсэндээ Монгол улсын иргэнд, хүн Монгол улсын иргэнд олгодог ийм том эрх. Бид нар чинь бол үндсэндээ Монгол улсын иргэн гэдэг энэ одоо мундаг том эрх бол бид нарт бол айгүй тийм том боломжийг олгож штэ. Бид нар давуу байтал тийм. Тэгэлгүй яг газрыг өмчилж авна гэдэг чинь өөрөө маш том асуудал. За одоо нөгөө Израиль нөгөө Палестины хооронд одоо өнгөрсөн өвлөөс хойш явж байгаа мундаг том дайны чинь одоо гол шалтгаан бол ерөөсөө газрын асуудал шүү. Орос Украин ч гэсэн тийм л юм байна шүү. За ер нь бол яг хөө зүгээр өргөн газар нутгийг маргаад үзвэл тийм байх зүгээр цаана нь бол мэдээж янз янзын шалтгаан байх. Тийм энэ манай энэ Донбасс бол манайх байсан. Энэ бол ер нь манайх байсан гэл. Тэгэхээр тэр чинь юу манайх гэхээр нөгөө газар нутгийг манайх байсан гэх. Ер нь гэхдээ дэлхийн яг хальчхад томоохон дайнууд ер нь тэгэл газар нутгийг ерөөсөө их дан мөргөлдөөнүүд бол газар нутгийн тийм ээ. Тэгэхээр бид нар бол Монгол улсын иргэн босныхоо хувьд энэ газрыг өмчилж авна гэдэг энэ том эрхийг бид нар олж авчихсан тийм. Гэтэл яг үдэ зүр хоёлоо бас нэвтрүүлгээс баг зэрэг хэлэхэд бол Монгол муухайч гişиг тэгээд Монголоо хаяал дөрвөл өөр улс руу ингээл явж байгаа юм. Тэр үл өстой хүний эрхийнхээ хувьд бол эрхээ эдэлж байгаа юм байвал гэтэл эцсийн дүндээ хүн нэг өөрийнхөө нутаг орон дээр тий. Таавраад харуулцна гэдэг шиг. Таавраад харуулцна гэдэг энэ их чөлөө бол зөвхөн Монгол хүн бол Монгол нутаг дээрээ л тийм байна тий. Бусад газар бол тэгж чадахгүй. Усын нуул ясын дагна гээл тэгэл бөхөлзөөл явахаас аргагүй тий. Тэгэхээр энэ газар өмчлөх гэдэг энэ боломж бол Монгол улсын иргэнд олгож байгаа онцгой юм бүрэн эрх юм. За энэ хүн бол одоо үндсэндээ тэр өмчилж авсан газраа бол одоо өстой жинхэнэ өөрийнхөө дураар захиран зарцуулна гэсэн үг. За биелгэлж болж байна, худалдаж болж байна, түрээсэлж байна, өвлүүлж байна. Энэ үндсэндээ бол одоо яг газрын тухай хууль гэж байгаа. Тэр газрын тухай хуулийн одоо заасан одоо тэр газартай харьцах тэр нэг үүрэг. За энэ асуудал л одоо ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй бол тэр хүнд бол одоо тэр газар дээр л өн мөнхөд бол ингээд юугаад хийж явах нь бол дурын асуудал болж шээ. За гэтэл эзэмших гээд ороод ирхийн алдад бол одоо нөгөө тэр газрын чинь өмчлөгч нь эзэн нь бол улс болчихж байгаа тийм төр нийтийн өмч болоо явчих чинь чинь бол түрүүн өмчилсэн газар гэж ярихад бол тэрний ард хин нэгэн хуг хүн байж байгаа байхгүй. Тийм. За тэгвэл одоо эзэмших ашиглах асуудал ярихын алдад бол энэний цаана бол үндсэндээ төр байгаа юм. Энэ газар бол Монгол төрийн одоо өмчлөгч гэж ярих юм бол төр байна. Тэгээд иргэд болон хуулийн этгээдэд бол одоо төрөөс тодорхой болцол нөхцөлтэйгээр тэр газрыг эзэмшиж байна. За энэ дотроо бас яг нөгөө Монголын гэдэг одоо хувь хүн хуулийн этгээдэд бол нэг боломж нь нөгөө нэг зөвхөн эзэмших одоо энэ асуудал нь орж ирж байгаа. Харин эсвэргээрээ тэр ашиглах гэдэг эрх бол зөвхөн гадны хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд байгаа. Ашиглах нь. Гадны хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон гадаадын иргэн харьяалалгүй хүнд бол газрыг зөвхөн ашиглуулна гэж байгаа. Зөвхөн ашиглуулна. Тэгэхээр юуг нь эзэмших, юуг нь ашиглах вэ гэсэн нэг юм бас нэг жаахан зааг ялгаа гараад. Ерөнхийдөө бараг адилхан юм шиг байгаад байна шүү дээ. Тэгвэл тэр өмчлөгчөөс буюу одоо төрөөс тодорхой зориулалтын дагуу эзэмших гэрээний үндсэн дээр газрыг аваад тэгээд тэр заасан хугацаанд зориултын дагуу ингээд тэрийг өөрийнхөө эзэмшилд өөрийнхөө мэдлэлд байлгаж байгаа хүн
Гэс арай өргөн утга. Өөрийнхөө мэдлэлд байлгах гэдэг чинь. Гэтэл үүний чинь бас барьцаалж болох нь шүү дээ. Өөрийнхөө мэдлэлд байлгаж байгаа гэдэг утгаараа бол. Гэтэл ашиглаж байгаа этгээдийн хувьд бол зөвхөн тэр газрыг одоо зориултын дагуу тэр шимт чанарыг гаргаж ашиглана гэдэг нь. Тухайлбал одоо ногооны талбай байлаа хэм зөвхөн энэ дээр ногоо тариал ногоогоо хурааж авч яхал зориултынхаа дагуу зөвхөн л яг тэр. Тэгэхээр тэр хүн бол тэрнийг заасан хугацаанд зөвхөн ашиглаж штэ тэр газрыг ашиглаж л тодорхой үйл ажиллагаа явуулж. Энэ утгаараа бол эзэмших гэдгээс ашиглах гэдэг нь бүр их илүү тийм явцуу хүрээний ойлголт болчихж байгаа байхгүй. Тий. За тэгэхээр бол газрыг ингээд ашиглаж болдго юм байна, эзэмшиж болдго юм байна, өмчилж болдго юм байна, тий. За тэгвэл хоёлаа өргөжийнхаа нөгөө захиргааны хэргийн шүүхийнхаа яриа руу эргээ оръё. Тэгээд тэн дээр бол юу яригдж байна гэхээр үндсэндээ энэ газар эзэмшиж байгаа асуудал. Газар эзэмшиж байгаа, ашиглаж байгаа энэ маргаан төрийн байгууллага цааталт нь шийдвэрээ гаргаад байна шүү дээ. Болно болохгүй. Эсвэл эрхий чинь хязгаарлалаа, хурааж авлаа, эрхий чинь цуцаллаа гэдэг энэ маргаанууд ийм маргаан үүсээд байгаа нөхцөлд бол энэ одоо газартай холбоотой маргаанууд нь бол захиргааны хэргийн шүүхтэр байж байна. За үүнээс бусад гэдээ баг ойлгочих болно. Бусад бүх маргаан нь бол үндсэндээ бол иргэний хэргийн шүүхийн маргаан болоо явчихдаг. Тий. Бүхэл төрлийн зүйл дээр бол ер нь манай үзэгчид сонсогчид юуг анхаарах хэрэгтэй гэхээр бүх юмыг нягтлж шалгах хэрэгтэй. Та өөрөө хэрэг тэр талын мэдээлэлгүй хүн бол мэрэгсэн тэр хуульч юм хөлөгч нар дээр нь очиод тэр тухайн нөхцөлөө тодруулаарай. Тэгжиж алхмаа хийгэрэй гэдэг. Тэгэхээр бол тухайн газартай холбоотой төрийн байгууллагаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан гарах юм бол тэр захиргааны хэргийн шүүх рүү явна. Бусад нөхцөлд бол иргэний хэргийн шүүхэнд байна. Одоо бит хоёрын хоорондын асуудал байж болно шүү дээ. Тийм ээ. Одоо хоёулаа нэг газар эзэмших хэрэг шилжүүлэхтэй холбоотой асуудал яригадад хоёулаа тэн дээрээсээ болоод маргах. Эсвэл танаа манай хоёрын газар ийм зэрэгэлдээ хөршийн эрхийн асуудал яригдана. Энэ энтер нөхцөлд бол одоо хоёулаа бол захиргааны хэргийн шүүх рүү явахгүй нь байна. Хоёулаа иргэний хэргийн шүүх рүү явах. За одоо тэгэхээр хоёулаа үндсэндээ иргэний хэргийн шүүх дээр ямар төрлийн маргаанууд байж болох вэ гэж. За энэ дээр бол үндсэндээ нөгөө түрүүн зохис дурдлаа тэр нөгөө хөршийн одоо эрхийн асуудал. За энэ төрлийн маргаан бол бас нэлээд одоо түгээмэл байдаг. Тэрх баха. Тий. За энэ дээр жишээлбэл ямар байна гэхлээр танах ингээд юуны одоо чиний цаатлаар одоо төв зам явж байна. Танах нүүрний хашаа. Манайх одоо 2 дугаар игнийх гэх юм уу та тий. Гэтэл манайх ингээд танаа ингээд ажуудлаар ингээд юу руу ордог байсан байхгүй юу? Төв зам руу. Би тэгмэд хашаага сунгчих юм бол тэгсэн чинь чи тэрийг хаагаад ингээд хашаага өөрөө л газраа томруулаа ичиж байгаа байхгүй. Зорилго нь бол. Тэгэнгүүт одоо би гарах газарг болчихлоо шүү дээ. Нэг бол илүү тойрч явах болчихно. Тий эсвэл бүр ингээд энэ дэлхийд тойрч нэг гаруулгаар нь тийхгүй бол би бусдаар бол гарах ямарч боломж байхгүй болгоо. Гэтэл тэр яаж юм гэхээр бол чиний одоо тэр хууль бус үйлдэлээс болоод миний нөгөө нэг төв зам руу шууд орох тэр боломж хаагдчихж. Зарим үед чинь нөгөө гал командын машин орох боломжгүй болгоод сунгаа ийцэн байдаг. За одоо тийм бас асуудал бас байж болно тий. Тэгээ энэ нөхцөлд бол хэдийгээр хоёулаа зэрэгэлдээ хамар хашааны хоёр боловч одоо би шаардлага тавих нь шалт нөхөө мэдөө тэр нөгөө хуучин байсан орц гарцыг чөлөөлөөд тэр хэсгээ нээ хан гарчдаггүй байна. Та тэр хавар тойроод гарахгүй юу гэнэ. Тэ. Нөөжлөөр надад нэгдүгээр тгээ явахлаар чи ингээд цаг хугацаа их алдчих. Дээр нь зам муу одоо юу ч гэдэг юм тэ. Угаасаа чи нөгөө өөрийнхөө байх ёстой хэмжээнээсээ хэтрүүлээд ингээд газрыг хашаалаад авцсан учраас энэ ч өөрөө хууль бус үйлдэл юм аа. Тэгэхээр нэг хараад ирээж байгаад нэг чөлөөлчүүл ингээд нэг асуудал за тийхгүй гэвэл одоо би нэг хэмжлээ бичиж аваад шүүх рүү явах нь. Тэгээд алтан хүүг, иргэн алтан хүүг одоо тэр орц гарцыг чөлөөлөхийг одоо таалгах гэдэг утгатай ийм хэмжлийн шаардлага гаргах нь шүү дээ. Тэгээд нөгөө шүүгч нь
хоёр талын материал нөгөө нотлох баримтуудаа үзэж байгаа. За алтангөө чи юу яасан байна? Өөрийн олгогдсон газараасаа хэтрүүлээд ингээ орц гарцыг хаасан байна гэдэг. За гэтэл нөгөө нэг бас өөр тохиолдол бас байж болох юм. Чи юун дээрээ байна? Чи яг нөгөө олгосон газрынхаа хэмжээндээ байна. Чи ерөөсөө хүний газар руу ороогүй байхгүй. А гэтэл би яг танай газраар дамжиж тэр төв зам руу гарахгүй бол надад өөр ер нь боломж байхгүй. Бас ийм тохиолдол байхыг үүсэхгүй л дээ. Тэгэхээр бол чи юу хэлнэ шүү дээ. Уучлаарай надад анх өгсөн газар маань л юм. Би өөрийнхөө л газар дээр би хэний ч ирэх ашиг зөрчөөгүй гэдээ ингэ суугаад байна. За тэгвэл хууль тогтоогч юу гэж энийг зохицуулсан бэ гэхээр уучлаарай алтан хөө. Хэдийгээр энэ хуулиар чамд энэ газрыг өгсөн боловч арын айл чинь танахаар дамжиж тэр төв зам руу нийлэхээс өөр арга байхгүй байгаа нөхцөлд одоо чамд үүрэг үүсэж байгаа. Юу гэхээр бол тэрвэрээ намайг алтан ирлийг гарга гэдэг тийм асуудал. Эсвэргээрээ надад ямар үүрэг өгж юм гэхээр чи нэгэнт л гарах боломжгүй байсан алтан хүүгийн газраар дамжиж гарч байгаан төлөө алтан хүүд төлбөр төлөө. Тийм зохицуулт байдаг. Яг нь. Уг нь бол би нэг 0.7 өдрөө байна л гэдэг те. Тэгвэл энэ чинь нөгөө нэг миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг нөгөө нэг бас нэг зарчим энд үйлчлээд дээ шүү дээ. Чи зөвхөн ямар нөгөө Робинсон Крузо шиг эзгүй арал дээр чи ганцаараа байгаа биш байхгүй. Нийгмийн чи нийгмийн эдис болоод чи ингээм амьдарч байна. Гэтэл чи эрхээ хэрэгжүүлснээс чинь болоод хэн нэгэн хүн эрхээ хэрэгжүүлэлт боломжийг хязгаарлагдчихад шүү дээ. Тэгэхээр энийг чинь бас хууль тогтоогч нар олж хараад энэ нөхцөл чамайг үүргэжүүлж шүү дээ. Чи тэнд над тэр гарч чадахгүй байгаа айлтаа орц гарц чөлөөлж өг. Тэгэхээр чиний нөгөө нэг газраас тодорхой хэмжээний газар хасагдаж байна. Энийхээ төлөө чи надаас тодорхой хэмжээний төлбөр авах ёстой. Би өгөх ёстой гэдэг ингээ ойлцолцсон байна. Энэ дээр хоёулаа тохирохгүй бол бас дахиад шүүх юм арга бол. Энийг бол иргэд нэг сайн бас мэдэхгүй байна тийм. Энэ бол өөрөө бас нэг талдаа бас нэлээд түгээмэл байдаг юм маргааны төрөл. За нөгөө нэг тал дээр ингэдэг одоо жишээлбэл бид нар энэ тэнд ингээл явж ит нэг бакри шиг дууны гадуур хаймар тий булаад орхицсан энэ газрууд зөндөө байж идэг шүү дээ. Тэгэхээр юу хэлээд ийм гэхэлэр чинь тэр нэг хэн нэгэн этгээдийн эзэмшил газар байх гэж байна. Наратан шээсээр эзэмшил газараа тэмдэглэлээ гэдэг шиг одоо нөхөр бол өөрийнхөө хэмжээнд бол газараа тэмдэглэсэн байна шүү дээ. За энэ бол алтан ирэл миний юу шүү дээ. Эзэнтэй юм аа гэдэг. Эзэнтэй юм аа гэдэг. За тэгжэл тэрийг санаатай санамсаргүй гаргаа хийждэг ч байдаг юм уу? Эсвэл нэг модон шон босгоцсон байсан чинь тэр нь унтсан ч юм уу? Ингээд тэр нэг юу баримжаагүй ус болоод одоо жишээлбэл хажууд нь байсан айл манай газар руу санаандгүй хэтрээд байж мэрчж болно шүү дээ. За энэ нөхцөлд яах ёстой вэ гэж зохицуулсан бэ гэхээр чамайг надад бошуухан шиг намайг чамд бошуухан мэдэгд гэж байгаа. Тэр чинь өөрөөр хэлбэл чи нөгөө юуха хэтрүүлчлээ шүү дээ. Санамсаргүйгээр хэтрүүлчлээ. Тэг за санаатаа хэтрүүлсэн байж болно. Тэгэнгүүт одоо би чамд яах ёстой вэ гэхээр дөнгөж тэр суур мөрцтгаад хэлхийн чинь алдад би чамд шаардах ёстой болчихж байгаа байхгүй. Уучлаарай та манай газар руу над байшин гэж суур 2 метр итэрчлээ. Та даруйхан одоо байшингаа цаашаа үргэлжлүүлээгүй байгаа дээрээ над суурийнхаа асуудлыг шийд цааш нь зөө. Миний эзэмшил газар руу орчлоо гэдэг асуудлыг тавих ёстой. Энэ бол миний үүрэг болчихж штэ. За тийхгүй байж байгаад манайхан яадгүй гэхээр бол яах вэ? Миний газар руу орчлоо. Тэ нэлээд мөнгөтэй нөхөр шиг байна. Чи бариад чам нэлээд дуусгах чи алдаад би чамаас юу яана мөнгө нэхнэ гэсэн бас нэг юм сонирхол хүмүүс байна. За энэ нөхцөлд яах вэ гэхээр бол одоо тэртээ дэргүү тэр хэдэн 100 сая хэдэн тэрбум босгоод ингээд зарцуулаад магадгүй босгоцсон тэр байрыг бол буулгах асуудал одоо үлдсэндээ байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо үл хөдлөх барьцсан. Тий, одоо тэгэхээр битгэрийн хооронд яах вэ гэхээр бол нөхөн төлбөрийн асуудал. Газрын. Тий. Одоо нэгэнт чи манайхыг хэтрүүлчлээ шүү. Тийм учраас энийхээ төлөө манад мөнгө төлөө гэдэг энэ асуудал. Яг зүгээр
тэгээд яг амьдрал баям чинь нөгөө газар эзэмших гэрчлэгээ авчгаад нөгөө дугуугаа булчгаад гадагшаага нэг төр явчаад ирсэн байж болно шүү дээ. Хагас жил. Тэгээ ирсэн чинь нөгөө дугуй мууч байдгүй тэгсэн чинь ажууд нэг байшаа айгүй хурдтай ингээд баригдаад бараг дуусчих. Би огт мэдээгүй л байхгүй. Анханасаа би бол шаардах хэрэгтэй байсан те зогсоо гэдгийг бол. Гэтэл тийм боломжгүй болчихж шүү дээ одоо миний хувьд бол. Одоо энэ тохиолдол яг үг дээр бол одоо тэр 1 метр юм уу 2 метр орцсныхын төлөө тэр байшин буулгана гэдэг нь өөрөө бас цаад талын эрх ашиг өндөгдөх гэдэг. Тэгэхээр одоо хоёулаа тохирох хэрэгтэй асуудал. Мөнгөөр тохироод надад тодорхой хэмжээний мөнгө өгөөд асуудлаа шийдэх юм уу? Аль эсвэл тэр баригдж байгаа барилгаасаа тодорхой квадрат надад шилжүүлж өгөх юм уу? За тэгээд бит хоёр хоёулаа энэ асуудал дээр тохирох ёстой, тохирч чадахгүй бол үндсэндээ дахиад бас шүүх юм байна. За нөгөө нэг зүйл бол одоо би ч л танахаар дамжуулаад юу яах байж болно шүү дээ. Цахилгаан татах шаардлага гарч болно шүү дээ. Наача айгүй шүтгэвтэй бас. Тий. Өөрөөр хэлбэл одоо өөрөөр татах гэхлээр би одоо бүр дэвэн дэлхий тойроо гэдэг. Хамгийн боломжтой цэг нь бол би танаа талбай дундуур нэг удаадаа газрыг чи хөндөж нөгөө нэг юугаа цэвэр усныхаа шугамыг ч байдаг юм уу? Нөгөө цахилгааныхаа шугамыг оруулж ирэх асуудал байна. За энэ бол түрүүчийн нөгөө нэг замын асуудалтай ярьдагтай бас л адилхан гэсэн үг. Энэ дэр чамд үүрэг нь байна гэсэн үг. Тэрийг зөвшөөрөх үү? Зөвшөөрөх. Тий. Яг тэгэхээр наад газар чи яг цагаадлах юм бол бас яг өөрөөх чинь биш шүү дээ. Та энийг л эзэмшиж байгаа газар шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол та бусдын эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг нь хангаж өгөх үүрэгтэйгийнхээ хувьд харин хоёулаа тэр нөгөө төлбөр юмн дээр тохиролцох асуудал байна. Цахилгаан татахтаа тэр айлын хашаагаар ингээд одоо замаа тавчлаа татчих штэ өөрлөгөө. Тэгэхэд хашаагаараа татуулж байгаагийнхаа төлөө төлбөр авна гэж. Бүр заавал уу? Тий. Гэхдээ мэдээж жишээлбэл өөр нөхцлөөр татах боломж байх юм бол тэр нөхцлөөр би татах ёстой. Чи танаа газар байлаа гэж үздэг тийм ээ. Гэтэл угаасаа л одоо чиний газар дээр өрөл татахгүй л өөр ямарч боломжгүй юм нөхцөлд бол чи татуулах үүрэгтэй. Тэрнийхэн төлөө би тодорхой төлбөр тохирсон төлбөрөө өгөх үүрэгтэй болчихж байгаа. Нэг л удаагийн төлбөр. Нэг удаагийн төлбөр гэж чинь мэдээж жил болгон ухаад байна гэж байхгүй шүү дээ. Нэг удаа цахилгаан татах чинь тэгэл ингээл явчихна гэсэн үг тийм. За одоо яг хөө нэвтрүүлгээр нь төгсөж байгаа учраас одоо хүмүүс чинь нөгөө газрынхаа эрхийг шилжүүлдэг бие биендээ энэ асуудал бол нэлээд түг юм бэл. Тэгэхээр энэ дээр юу анхаарах вэ гэдэг асуудлыг хэлье. Хүмүүс маань харьцангуй жаахан гинэн хоёр талтай юм шиг байна. Нэг талдаа их цайлган тий. За энэ надыг арай тэгчихгүй байлгүй дээ гэдэг юм уу нэг юм. Нөгөө санааны мэдлэггүй. Нөгөөх нь угаасаа бүр хинэггүй дүүгэнд яг тохирцсон. Тий. Ерөөсөө юу ч бодож санах юм байхгүй. Очиж заагаал уулын одоо жоохон өндөрлөг газар зогсож байгаа. Тэр доор тэр нэг хар машин үүдэнд нь зогсож байгаа хашаа байгаад за тэр чинь манай ах шүү дээ. Өстө гоё газар байна тий. Тэгээ хоёлаа баг очиод шууд гэрээ чи за өнөөдөр би чамаа 50% шилжүүлчих энэ гэсэн ийм хүмүүс ч байна. Нэгэн талдаа бол их сайхан итгэмтгий зам боловч нөгөө талдаа одоо асуудал бас тэгж ханддаг чинь угаасаа болохгүй гэдэг. Амьдрал өөрөө ингэ шаарддаг шүү дээ. Тийм учраас тэр чинь өөрөө газрыг чинь зүгээр ч нэг өгчдөг юм биш нөгөө газар эзэмшүүлэх гэрчлэгээ гэрээ тийм ээ энэ бүх нөхцлүүдийг чинь тэгээд тэрэн дээр чинь кадастрын зураг хийгдсэн нөгөө нэг булангийнхэн цэгүүдийг нь баталгаажуулсан ийм хэд хэдэн үндсэн бичиг баримтууд бол байна шүү дээ. За тэгээд нөгөө газрын төлбөрөө төлсөн баримтууд байна. Тэгэхээр энэ бүх юмнуудыг нягтлах ёстой гэсэн үг. Нэгдүгээр ийм төрлийн гэрээг бол заавалчгүй бичгээр хийнэ. Тэгээд түүнийгээ заавалчгүй нотариатор баталгаажуулна. Энэ төрлийн гэрээ. Тэрнээс бол амаар хийдэг хэлцэл бол биш байхгүй юм бол тий. За тэгээд газар гэдэг чинь өөрөө их онцгой одоо хөрөнгө учраас ганцхан одоо бол би чамаас газрын эрх шилжүүлж авах гэж бол энэ ганцхан чамаас хамааралтай биш байхгүй. Нөгөө газар чинь дараагаар нь жилийн дараа одоо нийтийн эзэмшил рүү шилжээд зам
болох гэж байгаа ч юм уу? Эсвэл өөр одоо зориултаар ашиглах гэж байгаа цэцэрлэг түрээлэн болох гэж байгаа ч юм уу те. Ийм байж болно шүү дээ. Гэтэл тэрийн чи мэдэнгүүтээ за ерөөсөө жоохон үнэтэй дуурсан дээр энэ хүнд бас өгчөөд болтчихъя гэж бас бодож болно шүү дээ. Гэтэл хоёулаа зүгээр гэрээ хийчихгээл нотариатор очиж батлуулчгаал ингээл мөнгө өгөө явуулцдаг. Тэгсэн чинь цаана нөгөө чиний нэрээс миний нэр рүү шилжүүлэх хэрэгтэй шүү дээ. Одоо тэр дүүр гэж ядг юм уу нийслэлийн засаг даргын захирамж гарч иж. Гэтэл тэр нь татгалзаж болно шүү дээ. Уучлаарай энэ угаасаа юу яахгүй газар. Цаашдаа бол өөр зорилтоор шилжих гэж учраас танд одоо нэг шилжүүлэх боломжгүй гэж татгалзчихвал яах. За чи яг зараад мөнгө аваа явцсан ялла. Гэтэл энийг нэгтэл шалгаагүй газрыг авцснараа одоо би хохирох гэдэг шүү дээ. Тэг өнөөдөр 1000 төгрөг 100000 төгрөгөөр авдаг эрх шилжүүлдэг газар ч гэж хаавах юм. Энэ чинь овоо хэдэн сая төгрөгийн асуудал яригдана. Энэ утгаараа газар гэдэг чинь өөрөө бас нэг юм онцгой зүйл учраас цаана нь байгаа тэр төрийн байгууллагын санал нөхцөлийг бас харж үзэх асуудал байгаа учраас газрын эрх шилжүүлж авах гэж байгаа хүмүүс бол энэ дээр маш сайн хянуур байж хийхгүй бол та тодорхой хэмжээний мөнгөөр дээр нь цагаараа хохироод тэгэл эн чинь ингээл эргэл бас маргаан болгоно юм гэсэн үгтэй тий. Тун утгагүй манай энэ газар торох гэж байгаа маа. Тун утгагүй урдуур нь одоо ингээд тэгээд дулааны шугам татнаа. Тэгэхээр маш үнэтэй болноо. Одоо бол наач ердөөсөө хэдхэн жилийн дараа үнд хүрнэ. Одоо бараг би хямдхан өгч гинэ ч гэдэг юм уу тий. Тэр нөгөө нэгтлэхгүйгээр авчдаг. Тэгсэн нөгөө нэг зарж байгаа нөхрийг нь хилээд байсан юм нь хилжээс хугацаанд нь болохгүй. Өөр нөгөөдх нь трасаас нь гараа явждаг. Тийм бас тохиолдлооч байдаг юм байл л тий. Тий, тэгэхээр л ерөөсөө тэр авж байгаа хүн бол ерөөсөө бүх нөхцлөө нэгтэл гэдэг зөвлөг гэдэг юм. Үнэхээр энэ хүн заашдаа ирээдүйд үн хөрөх газрыг надад шилжүүлэх гээд байгаа юм уу? Эсвэл зүгээр газраа үнэтэй өхийн тулд тэгж яриад байгаа юм уу? За тэгээд яг нариндаа бол үндсэндээ энэ чинь ингээд нөгөө хоёулаа тохиролцоол тэр гэрээ хийсэн нөхцөлд бол одоо энэ гэрээ бол ингээд хүчин төгөлдрөл гэж үзэн штэ. Тий. Яг хөө зүгээр хоёулаа нөгөө нэг өмнө нэг ярьж исэн хүчин төгөлдөр бос байж болох хилцлүүд гэж тийм ээ. Зүгээр тэр нөхцөл рүү нэг оруулах гээд нэг үзүүл үзэх юм. За тэглээгээд бас л дахиад цаг мөнгөний гарцал болох гэдэг юм л та. Тийм учраас бол үүнийг бас өрнөдөө бол сайн ихтлаарай л гэж байна. Тий. За тэгээ энэ чинь ганц газар ч хоёлаа бас ер нь ярьж байгаа юм биш. Мэдмээр юм байна нэвтрүүлэг манай өргөн цаар өрөөтэй өнөөдрийн бит хоёрын зүгээр ярианы сэдв бол газрын маргаан боловч хөл төрлийн зүйл дээр бол ер нь манай үзэгчид сонсогчид юуг анхаарах хэрэгтэй гэхээр бүх юмыг нягтлж шалгах хэрэгтэй. Та өөрөө хэрэг тэр талын мэдээлэлгүй хүн бол одоо мэрэгсэн тэр хуульч өмгөөлөгч нар дээр нь очиод тэр тухайн нөхцлөө тодруулаарай. Тэгжиж алхмаа хийгэрэй гэдэг байгаа. Үүнийгээ бас илүүдэхгүй нэвтрүүлгийнхаа төгсгөл би бас хэлхийг хүсэж байна. Яг зөв. Тэгэх юм бол сүүлд нь цаг зав, мөнгө, төгрөг, сэтгэл санаа юу гэдэг юм. Бүх зүйлээрээ хохирлон одоо хохирлгүй л үлднэ л гэсэн үг шүү. За тэгсэн үг тий. За ингээд өнөөдрийн Мэдмэр юм байна нэвтрүүлгийн маань дугаар өндөрлөж байна. Хамтдаа байсан үзэгч сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн хуулийн багш Илтгэнгэрэл ах маань баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Түр баяртай үзэгчтэй.